Сайн мэцгааны хүүхдүүдээ өнөөдрийн монгол хэлний хичээлийн сэдэв ойлгож уншия. Хичээлдээ идэвхтэй амжилттай сайн оролцоорой. Хичээлийг хэрэглэх хүнээ ил дээрээ монгол хэлний сурагчид хичээлийн дэвтэр үзхэн бол өнгийн харантай. Дэлгэцэн бидний үзсэн цагаан толгой 35 усаг маань харагдчихэ. Багш нь 3 өнгөөр ялгаж тэмдэглэсэн бай. Улаан өнгөөр тэмдэглэсэн бидний маш сайн мэддэг их шиг үсэг үү. Хөх өнгөөр тэмдэглэсэн нь гүйвлэгч үсэг үү. Харин ногоон өнгөөр ялган тэмдэглэсэн нь тэмдэг үсэг үү. Эдгээр үсгүүдийг бид холбож, уншиж, бичиж сурсан. Тэгвэл өнөөдрийн хичээлээр бид үсгүүдээр дамжуулан зөв уншин ойлгож унших. Уншиж ойлгох чадвар нь зөвхөн ганц монгол хэлний хичээл төдийгүй бусад бүх хичээл амжилттай сайн суралцах үндсэн суурь болдог. Тийм учраас хүүхдүүдээ эхийг зөв уншиж ойлгож унших хэрэгтэй шүү. Эхийг анхааралтай уншия. Багш нь нэг удаа уншиж өгөн. Өнөө хүүхдүүд дараа өөрсдөө бие даа нэг удаа уншаарай. Уншсныхаа дараа дэвтэртээ цэвэр сайхан бичээрэй. Жимс анар сод 2 жимс түүв тэд жимсээ дугаалаа. Игч дүү нартаа жимс өглөө. Тэд жимсээ амтархан идлээ. Дэвтэртээ жимс сэдвээ буулан бичсэн бол дараах асуултанд хариулаарай. Нэгдүгээр асуулт: хэн жимсэнд явсан бэ? Зүйтэй анар сод жимсэнд явсан. Хоёр дахь асуулт: анар сод 2 игч дүү нартаа юу өгсөн бэ? Жимс өгсөн. Анар сод ямар үйл хөдлөл хийсэн бэ? Анар сод жимс түүв. Анар сод жимс дугаалаа. Анар сод жимс өглөө. Анар сод жимс идлээ. Зүйтэй дөрөв дахь асуулт: дараах хэдэн өгүүлбэрээс бүтсэн бэ? Маш сайн. 4 өгүүлбэрээс бүтсэн байна. Асуултыг дэвтэртээ тэмдэглэж аваад хариултыг бичээрэй. Эхээс тохирог үгийг хүчжээрэй. Урт их шиг орсон. Ямар үг вэ? Угаалаа. Зүйтэй. Өөр ямар үг вэ? Ямбаа сайн хараарай. Нартаа. Урт их шиг орсон ямар үг вэ? Жимсээ. Идлээ. Урт их шиг орсон ямар үг вэ? Түүв. Урт их шиг орсон ямар үг вэ? Өглөө. Зүйтэй. Эдгээр үгнүүдийг дэвтэртээ утсан байна.
1-р мөрөнд богино гişгүүдийг, 2-р мөрөнд урт гişгүүд, 3-р мөрөнд хос гişгүүдээ бичээд өнгөөр ялгаж удаарай. 2 дахь дасгал нь сур хүчгийн 132 загасчин муур хэлбэрийг ойлгон уншаад эцэг эхтэйгээ хамтран ярилцаарай. 132 дугаар үгсний утгыг мэдээ, 133 дугаар үгсний зөв бичиг гэсэн үгнүүдийг дэвтэртээ тэмдэглэж байгаарай. Хичээлдээ идэвхтэй оролцох